За тэгэхээр өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатараас өөрөө хүсээгүй одоо өөр учир шалтгаан нөхцөл байдлын улмаас өргөдлөө өгч Монгол улсын ерөнхий сайдаас одоо чөлөөлөгдөгч байна. Энэ засгийн газар сайн ажилласан, олон одоо ажлуудыг хийж хэрэгжүүлсэн, ямар нэгэн хууль зөрчсөн, хулгай хийсэн зүйл байхгүй. Ямар нэг одоо алдаа дутагдал гаргасан зүйл байхгүй. Эдийн засгийн өсөлт тасах руу орсон байхад эдийн засгийн 6.8% болсон. Монгол улсын валютын нөөц түүхэндээ байхгүй дээд хэмжээнд хүрч $7 тэрбум болсон. Монгол улсын зээлжих зэрэглэл 2012 оноос хойш хүрч байгаагүй одоос өндөр түвшиндээ хүрцүүлийн 12 жилийн хугацаанд хүрсэн. Эмч багш нараа цалинг нэмэгдүүлсэн, хөрөнгө оруулалтууд хийсэн, сая одоо ярьж байгаа бүтээн байгуулалт баялагын өгөөжийг ард иргэдэд авчрах, баялагтай эзэн Монгол байх энэ том бодлогын асуудлууд дээр 20 жил хийгдэв томоохон дэвшлүүдийг хийж чадсан. Гээд ярих юм бол одоо их олон зүйл хийж хэрэгжүүлсэн. Монголын түүх, цаг хугацаа дээр нь одоо цагаан дээр хараа ütсэн тоо баримтууд үүнийг бас нотлох байхаа. Тийм болохоор харамсалтай байгаа. Монгол Ардын намын өдөрт зөвлөлд хуралдаж, Монгол Ардын намын улсын хурд бүлэг хуралдаж ерөнхий сайдын өргөдлийг хүлээж авах шийдвэр гаргасан. Тийм болохоос ерөнхий сайдын гаргаж байгаа шийдвэр бас хүндэтгэлтэй ханднаа. Энд бас засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. Өнөөдөр дэлхийн одоо геополитикийн нөхцөл байдал маш дамаргүй байна. Дэлхийг одоо хамарсан газрын тос бензин шатхуунтай холбоотой маш том одоо хямрал дэлхийн бүх улс оронд нүүрлж байна. Монгол улс үүнийг тойрч гарахгүй дайраад гарна. Үүнийг дагсан бараа бүтээгдэхүүнээ одоо суур үнд нөлөөлдөг бүх бараа бүтээгдэхүүнүүд үүний өсөлт нөлөөлдөг гол юм бол эрчим хүч бензин шатхуун байдаг. Тийм болохоос үүнийг дагсан томоохон одоо хүндрэл бэрхшээл биднийг бас тун удахгүй нүүрлэх гэж байна. Энэ цаг үед одоо бас сандал ширээтэйгээ зууралдалгүй хурдан хугацаанд шийдвэр гаргаж улс орных эрх ашиг нэгдүгээр тавьж эрх мэдэл албан тушаалаа нэгдүгээр тавилгүй хандж байгаа ерөнхий сайдаас талархаж байна. За дэлхийн нийтийн өмнө тулгарсан нийтийн бүтээгдэхүүний хомсдол үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн хямралт байдалтай давхцуулсан улс төрийн гацаа түвжээнд төрийн ажлыг тасалтгүй явуулахад одоо нэг өдөр 1 минут ч гэсэн манай улсад байхгүй байна. Энэ хариуцлагатай үед бол улс орнууд өдөр цаг алдалгүй хариу арга хэмжээ авч шуурхай ажиллах шаардлагатай байгаа. Юм учраас энэхүү улс төрчлөлтийн гацаанаас гарах нь миний үүрэг хэмээн ухамсарлан их хорон ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ийн 1 хэсгийг үндэслэн Монгол улсын ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна. Хүсэлтийг хүлээн авч төрийн байгуулалтын байнгын хорооны уралдаанаар хэлцүүлж өгнө.